Бурхан багш 81 насыг зоглоод тэр үеийн Магад улсын нийслэл Ражгир хотод дах Веливан хэдэд заларч байх үед одоогоос 3 сарын дараа Нирван дөрийг үзүүлж энэ бие орхино гэдгээ зарласан байдаг. Тэгээд тэр ёсныхаа дагуу Маха Паринирванаас хотод бол Ражгир хотоос Веливан хэдээс наашаа заларч одоо ган мөрний гатлаад тэгээд дараа нь энэ бидний одоо ирж байгаа ирээд зогсож байгаа энэ одоо Личвийн хаант улсын нийслэл Вэшалид заларч ирээд сургаал номоо айлдаад эндээс ингээд одоо Кушанагаарын зүг одоо заларн явах үед Личвийн хаант улсын ард иргэд Бурхан багш утахгүй Нирван орнуудыг мэдсэн учраас олон мянгаараа дагаж хаантайгаа тэргүүтэйгээ дагаж явсан. Дагаж явхад нь одоо Бурхан багш одоо эндээс 20 км-ийн цаана Кесари нэртэй сувраг байгаа. Тэр суврагнаар очиод одоо нутгийн тэр хүмүүсийг буцаасан байдаг. Хүмүүс буцаж өгөхгүй байсан. Тэгээд Бурхан багш одоо эндээс цаашаа бол би явна. Та бүхэн буцах хэрэгтэйгээ тодорхой хэмжээний ич хэд үзүүлж тэгээд олон одоо тэр Личвийн хаант улсын ард иргэд буянтай сүсгтэй артан бол Бурхан багш өөрийнх нь хүсэлтийн дагуу тэндээс буцсан. Тэгвэл Бурхан багш өөрийнх нь бадар аягийг Личвийн хаант улсынд өгч буцаасан. Тэгээ Личвийн хаант улсын хүмүүс болсон нь одоо өөрийнхөө энэ Личвийн нутагтаа Вэшали хоттой бас Бурхан багшийн тэр одоо бадар аяханд зориулсан сувраг босгож хадгалсан гэдэг түүх байдаг. Дараа нь одоо тухайн үеийн одоо энэ Ашок хааны дараа бол одоо Канишкагийн хаант улс гэж их том хаант улс гарсан. Канишкагийн хаант улс бол бас Бурхан багшийн сургаалд номыг дагахулж тэгээд нийслэл нь бол одоо Кашмирийн тийшээгээ байсан учраас энд байсан тэр Бурхан багшийн бадар аягийг бол тийшээ залж аваадсан түүх байдаг. Мөн тэндээсээ дараа нь бол одоо Шри-Ланкт одоо тэр Бурхан багшийн өөрийнх нь одоо жин хэрглэж байсан бадар аяг бол одоо залж аваадсан байсан. Тэгэхэд харин Хувила хаан дэлхийг эзэлсэн агуу хаан болох үед Энтх рүү илч зарж Шри-Ланк руу илч зарж тэр Бурхан багшийн одоо бадар аягийг Бурхан багшийн одоо цахиур шүд тэргүүтнийг бол энэ эрдэнсийг одоо залж аваачиж Бээжинд аваачсан тухай содорт бол одоо түүхийн одоо юунд бол бичигдсэн байдаг. Тэгэхээр бол энэ Бурхан багшийн энэ гайхамшигтай энэ шүтэн бадар аяг бол одоо манай эзэн хаан Хувила хааны одоо зорилгоор одоо залснаар бол одоо тухайн үеийн Монгол улсын нийслэл байсан одоо Бээжин хотод бол залгагдаж очсон. Бас мөн Бурхан багшийн шүд цахиур бас залж очсон. Тэгэхээр магадгүй Монголд одоо Улаанбаатарт одоо Богд хааны музейд байгаа цахиур бол магадгүй тэр одоо Хувила хааны залж очсон цахиур байх бас магадлалтай. Харин тэр бадар аяг одоо хаан байгаа бол одоо түүхэнд бол одоо бүрхэг болсон байгаа. Тэгэхээр одоо Хиттийн хаан нэгэнтэй ч бас л магадгүй Монголын эзэн таад аваачаад хаас гал нэгэн газар цаг нь болоход одоо боёнтой хүмүүс олж авч бас дахиж өтөх зорилгоор хадгалсан байх магадлалтай ийм түүх байдаг. За өнөөдөр бидний энэ ирээд байгаа энэ хойно байгаа энэ суврагны одоо тойр байгаа. Тойрон дээр бол суврагнаа хамгаалсан маш сайхан хамгаалалттай хийсэн энэ суврагын тойр бол Бурхан багш эндээс одоо Личвийнхэнтэй салах ёс хийгээд явж байх үед эргэж одоо Личвийн хаант улсын нийслэл Вэшали хот руу харж Анандад Вэшали хот үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгааг харж байна уу? Би одоо ингээд сүүлчийн удаага энэ хаант улсын энэ сайхан нутгийг энэ сайхан нийслэлийг харж байна. Олон төрөлдөө би энэ нутагт төрж одоо бодисодо байхдаа явж байсан. Мөн энэ Бурханы хотгийг олон гэгэрхэн замд гарахдаа энэ нутагтай холбоотой байсан тухайг нь дурсаж эргэн харж сүүлчийн удаа хараад тэгээд тэндээсээ цаашаа залрын явсаар Кушанарад очиж Нирванд орсон. Бурхан багшийг Нирванд орсны дараа бол одоо Бурхан багшийн одоо тэр үеийн шүтдэг байсан одоо хүмүүс олон хаант улсын хүмүүс 8 хаант улсын хүмүүс Бурхан багшийн одоо бие лагшин чандарлаад үлдсэн одоо лагшин шүтэнийг эренслийг бол том хаант улс болгоно бүгдээр авч өөртөө сувраг босгож одоо өөрийнх нь нутагта залахыг хүсэж хоорондоо ингэж одоо булаасалцсан. Тэр үед нь дрон гэдэг нэртэй Бирман хүн гарч ирж ингэж одоо ийм сайхан гайхамшигтай хосгүй гайхамшигтай мундаг Бурханы одоо Нирванд руу орсны дараа бид нар ийм зүйл хийж болохгүй. Харин энийг эвтээ сайхан 8 хэсэг хуваагаад авч яваад 8 одоо тухайн улсынхаа нийслэлийн төв хэсэгт бол одоо олон хүнд шүтүүлэхээр
олон хүн шүтвэл буян болон тэр хүмүүстээ зориулсан сувраг босгох залах хэрэгтэй гэж санал авсан. Тэрний дагуу одоо тэгээд тэр дрон өөрөө бурхны тэр одоо би лагшин шүтээнийг чандралаад үлдсэн тэр гайхамшигтай Эрдэнэсийн одоо Эрдэнэсийн тэр одоо лагшин шүтээнийг бол 8 өөрөө хуваагаад тэр 8 хаадуудад одоо ингэж гардуулж өгсөн байдаг. Тэгээд тэр 8 хаан өөр өөрсдийнхөө Магад улсын хаан өөрөөх нь нутагт Личавийнх нь одоо миний хойно зогсож байгаа энэ газар бол Личавийн хаант улсынх нь энд авчирч Бурхан багшийн одоо тэр лагшин шүтээнийг залж энэ дотор одоо тийм ээ тодорхой юунд хийгээд залаад энд бол сувраг босгосон байдаг. Тэр суврагныхын тойр дээр одоо ингээд бид нэр ирж байна. Тэгээд энэ сувраг босгосны дараа удалгүй бас нэг түүхэнд юу гардаг вэ гэхээр одоо энэ бусад одоо хаант улсуудын хооронд бол бурхны одоо тэр Эренсэлийг бурхны одоо лагшин шүтээнийг залж сувраг босгох гэсэн булаацлсан асуудал нэлээд гарсан. Яагаад гэвэл бурхны одоо Эренсэл лагшин шүтээн байгаа газар тэр сайхан бурхны нирваны нэрийг мөн тэр лагшин шүтээнийг нь одоо тэр Эренслийг нь одоо хамгаалдаг асар хүчтэй одоо номын тэнгэрүүд их дагаж их явдаг учраас тэр их сайхан тэнгэрүүдийн нөлөөллөөр тэр их бурханы нирваны одоо тэр энергиэр тухайн улс орн асар их сайхан ариусаж ган гачиггүй болохгүй ямар нэгэн одоо өвчин тахал гарахгүй улс оронд одоо тайван ямар нэгэн байдлаар гадны улс оронд эзлэгдэхгүй байх юм тайван амгалан байдал бий болдог байсан учраас тэр нарийн учрыг мэдэж тэр олон улс орны хаадууд бол бас ингэж тэр одоо тухайн байгаа газарт байгаа тухайн улсыг эзэл тухайн сувраг байгаа газар одоо бурхны Эренсэл байгаа газар нутгийг хаалт улсыг эзэлж авч тэр суврагын одоо юунд байгаа одоо Эренслийг залж аваач өөрийнхөө нутагт бол сувраг босгох гэсэн тэмцэл нэлээд болсон. Тэрнийг мэдээд одоо тухайн үеийн одоо Магад улсын хаан хамгийн хүчирхэг хаан бол Магад улсын хаан бол хаант улс хүчирхэг байсан. Хаан нь бол Ажирсадруу хаан бол энэ одоо зөвхөн Шагга Колли гэдэг одоо бурхан багшийн өөрийнх нь одоо бол Шагга хаант улс мөн Колли гэдэг нь бурхан багшийн одоо ээжийнх нь талын нутаг одоо зэрэгэлдээ улс энэ хоёр улсын одоо авчирч босгосон сувраганд байсан Эренсэл тэр одоо лагшин шүтээнийг аваагүй бусад улсуудад байсан суврагууд байсан одоо Эренслүүдийг авч одоо өөрийнхөө одоо тэр Магад улсынхаа нууцлалаар газар доор тийм тусгай одоо чамбер бий болгоод тэндээ бол хадгалж тэрийн хамгаалтаар хадгалсан байдаг. Тэгээд тэр ажил чадвар бол ирээдүйд одоо 200 жилийн дараа Ашок нэртэй агуу хаан гарч ирж одоо бурхны ном сургаалыг дэлхийд даяар түгээгээд тэгээд 84 мянган одоо сувраг босгож одоо энэ бурхны ном сургаалыг одоо өөрөөр хэлбэл тэр нь одоо Эренсэл хичнээн газар тэлж олон газар сувраг болсон тэр хэмжээгээр тэр сайхан энерги сайхан тэр нирваны энерги толж амар амгалан тэлэх учраас Ашок хүн бол 84 мянгаар одоо сувраг босгож одоо залсан. Тэгэхээр тийм зүйл болно гэдгийг ажил тадрыг мэдээд одоо энэ та бүхний хойно харж байгаа энэ суврагнаас бол үлдэгдэл доор тойр нь байж байгаа. Тэгэхээр энд бас байсан одоо бас Эренсэл тэр лагшин шүтээнийг бол ажил чадвар болно хаана хаваачиж тэр Магад улсынхаа тодорхой тэр одоо газар нь яг хаана андерграунд чамбер нь хаана байсныг одоо хүртэл тогтоож мдээгүй байгаа. Тэгэхээр тийм төвхтэй тэгээд цаг нь болоход бол Ашок хаан ирж тэр одоо газар доор тусгай бас нэг одоо тарины нууц одоо өвдсаар хамгаалуулсан байсан тэр юунд бол цаг нь болоход эзэн ирэхэд бол аяндаа ямар нэг асуудалгүй нэгдэхтэй адилхан тэр газрыг нээж болоо тэнд байсан тэр бүх суврагн дотор байсан 6 суврагн дотор байсан Эренсэлүүдийг аваад тэрийг 84 мянга хуваагаад 84 мянган сувраг бүтээсэн юм а. Тэгэхээр энд босгосон сувраг нь бол бурхан багшийн одоо нирван дээр орсны дараа лагшин шүтээнд дөрвөлсөн босгосон анхны том 8 суврагуудын нэг байсан газар мөн эндээс одоо бас цаашдаа Ашок хааны одоо олон сувраг босгох одоо үйл явдал эндээс эхэлсэн байна. Тэгэхээр энэ сайхан газар одоо монголчууд ирээдүйд одоо энэ сайхан газар ирэхтэй Вэшалад ирэхтэй одоо тэр Анандын сувраг тэргүүтээ тэр Күкө тарамаа хийд байсан тэр Ашокийн багны тэргүүтээ шүтж мөргөхөөс гадна энэ газар ирж анхны 8 агуу их сувраг нэгэнд бол мөргөж залбирч буйны хороо бол асар одоо буянтай болно гэдгийг та бүхэнд хэлье.